Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн Монголын үндэсний холбооны телевизээр зөв мэтгэлцээ нэвтрүүлгийг хүлээн үзэж байна. За бид энэ 7 хоногт entertainment үйлдвэрлэл бол эдийн засгийг босгох нэгэн гарц мөн гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцээнийг явуулах болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. Эдийн засагт өсөлт авчрах салбаруудын нэг бол entertainment үйлдвэрлэл юм. Жишээ нь Америкийн нэгдсэн улс, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд соёлын үйлдвэрлэлээ хөгжүүлснээр эдийн засагта ихээхэн үр өгөөж хүртэж байна. Солонгосын entertainment үйлдвэрлэл яг энэ жишгээр маш амжилттай явж байгааг бид харж байгаа. Жишээ нь K-pop соёл нь Солонгосын эдийн засагт жилдээ 10 тэрбум $, оруулдгаас BTS хамтлаг дангаараа жилд 3.9 тэрбум $-ын орлого оруулдаг байна. Тус хамтлагийн 10 жилийн арга хэмжээний үеэр жуулчдын тоо 13%-аар өсч 3 өдрийн тоглолтоос улсынхаа эдийн засагт үзүүлсэн өр нөлөө нь 1.80 вон давсан байдаг. Тэгвэл Холливуд зөвхөн Америкийн нэгдсэн улсад жилд 500 гаруй тэрбум $-ын ашиг олж олон ажлын байр бий болгодог. Харин манай улсын хувьд entertainment үйлдвэрлэлээр эдийн засгаа босгох боломж бий юу? Одоо энэ удаагийн дугаарын оролцогчдоо мэтгэлцэгчтэй танилцуулъя. За entertainment үйлдвэрлэл бол эдийн засгийг босгох нэг гарц мөн гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр нэвтрүүлгийн оролцогчдод мэтгэлцэн. За ингээд нэгдүгээр энэ дэр Чингис хааданд Хүү хамтлагийн продюсер Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн Баяр Магнаан Дашдондог. Хоёрдугаар энэ дэр Хүү хамтлагийн ахлагч дуучин Морин Хуурч Цэндбаатарын гал бодрах. Гуравдугаар энэ дэр хил хязгааргүй хуульчид төрийн бус байгууллагын төслийн зохицуулагч Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Амгалангийн Сүхбат. Дөрөвдүгээр энэ дэр PNS компани хүний нөөцийн ахлах мэргэжилтэн мэтгэлцээнээр 5 дахь жилдээ хичээлж байгаа мэтгэлцэгч Бат сайхны Байгалмаа. За ингээд нэвтрүүлэг төрөлцсөн ирсэн зочид та бүхэндээ баярлалаа. Ингээд нэвтрүүлгээ мэтгэлцээнэ эхлүүлье. За бид хүн эхний хэсэгтээ багийн ахлагчдын үндэслэл илтгэл хэсгээр эхэлдэг. За ингээд нэгдүгээр энэ дэр нэгдүгээр багийн ахлагч Дашдондог таныг үндэслэл илтгэлээ хүргэнэ үү гэж хүсэж байна. Ингээд танд 3 минутын хугацаа би цагийг явуулж эхэллээ. Баярлалаа. За тэгээд энэ нэвтрүүлгийг үз суугаа үзэгчтэй энэ үдшийн мэндийг хүргэе. За аливаа улс орны одоо эдийн засгийн бас тодорхой хэмжээний одоо голлох байр суурьуудыг эзэлдэг салбар бол ялчгүй entertainment. Энэ дотор одоо спорт, кино урлаг, за дуу хөгжмийн салбарууд тийм ээ. Эдгээр зүйлүүд багтчихэдэг. За аливаа улс орныг хөгжилд нь одоо яагаад эдийн засагт нөлөө үзүүлдэг вэ гэдэг тал дээр бол сая бол бас одоо энэ мэтгэлцээний эхэн дээр гарсан тодорхой юун дээр бол яригдж байна л да. Үндсэндээ бол entertainment гэдэг бол өөрөө тухайн улс орны өөрийнх нь нүүр царай болж явдаг юм зүйл. Улс орноо соёлоо одоо сурталчлах, эдийн засгаа бас тодорхой хэмжээнд сурчлах нүүр царай нь болох тийм ээ. Энийгээ дагаад ард нь одоо бизнесийн салбарууд нь, аялал жуулчлалын салбарууд нь, за тэгээд entertainment чиглэлийн одоо салбарууд нь бүгд эндээ бас бизнесийн салбаруудыг давхар нэг зэрэг хөгжүүлээд ашиг олоод, орлого олоод явах боломжтой ийм л салбар л да. Тийм учраас одоо бүтээлч одоо эдийн засгийг бий болгох гэдэг нь хамгийн чухал. Би бол уул уурхайг бол шавхагддаг гэж хардаг. Тодорхой хугацааны дараа уул уурхай бол шавхагдана. Байгаль орчин буюу энэ байгаа одоо энэ одоо өөрийнхөө улс орны одоо энэ байгалийн одоо тогтоц бүтцэд маш их одоо тодорхой хэмжээний хор хөнөөлийг учруулж байгаа. Бүтээлч сэтгэлгээ буюу бүтээлч одоо эдийн засгийн одоо үндсэн гол суурь нь бол хязгаарч шавхагддаггүй. Энэ оюунаас үүсч идэг учраас хүн хувь хүнийг өөрийг нь хөгжүүлж гаргах, тэдрийгээ дандаа одоо боловсруулж дэмжих, сургалтанд хамруулах, ингэснээрээ цаашаага одоо эдийн засгаа хөгжүүлэх болцоо маш их байгаа л гэж харж байгаа. За танд минут орчмын хугацаа бас үлдсэн байна. Да нэмж хэлэх бас одоо кейс жишээ бас тий тайлбарууд хэлж болно. Жишээл одоо Хүү хамтлаг маань бол одоо Монголоос хамгийн анх одоо рок поп чиглэлээр дэлхийд одоо гарсан хамтлаг боллоо.
Тэгээд хүн хамтлагийг гарснаас хойш одоо аялал жуулчлалын Монголд үзүүлж байгаа үр нөлөөнд бол маш их одоо ахицыг авчирсан гэж бид хардаг дандаа. Өмнөх жилүүдээсээ илүү их одоо ашиг орлогыг олсон гэж одоо аялал жуулчлал дээр маш онцлож одоо тэр орлогын одоо жилийн эцэс тайлбарлаж одоо ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэ маань өөрөө хүн хамтлаг дэлхийд одоо Монгол гэдгийг одоо танилцуулж чадж байгаа учраас дагаад Монголыг таних, тэрийг очиж үзэх, тэнд очиж бас нэг аялал жуулчлал хийх сонирхолтой хүмүүсийн тоо маш их болж байна л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ бол entertainment чиглэлийг хөгжүүлэх гэдэг бол одоо маш их нөөц болцоог бий болгодог ийм л одоо зүйл гэж харж байгаа. За баярлалаа. Тэр нэргээд одоо эдийн засагт ямар эерэг нөлөөллүүдийг үзүүлж байгаа талаараас үзэгчд маань өөрсдийн төгөлтүүд ээж байгаа хаа. За 2 дугаар аг руу шилжиж 2 дугаар агийн ахлагч Сүхбат үндэслэл илтгэлийг танилцуулна уу? Таны 3 минутыг явуулж эхэллээ. За та бүхэнд энэ үеийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ. Entertainment үйлдвэрлэл бол эдийн засгийг босгохны гарц мөн гэдэг дээр итгэлцэж байгаа тийм ээ. Тэгэхээр entertainment гэдэг бол өөрөө тухайн улс орны бас нүүр царай болдог гэдэгтээ бол мэдээж санал нийлж байгаа. Энэ бол бүрэн дүүрэн бас зөв зүйл. Гэхдээ бид нар бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр эдийн засгийг босгохны гарц мөн гэдэг зүйл ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд эдийн засаг өөрөө яг хэрхэн босд юм бэ гэдэг талаас л бодож үзвэл бас баг зэрэг асуудалтай гарч ирнэ л дээ. За жишээлх юм бол эдийн засаг гэдэг зүйлийг гаргахын тулд хамгийн энгийнээр одоо жишээлх юм бол төсөв болон татврын асуудал гарч ирж байгаа тийм. Тэнгүүт entertainment салбар гэдэг ч юм уу за кино, дуу, жүжиг ямар нэг юм юу байдیں۔ Тийм. Энэ өөрөө одоо нэг улирлын чанартай бизнесүүдтэй адилхан тогтмол орлого өөрөө яг олж чаддгүй үгүй гэдэг жоох асуудалтай санагдав. За тэгээд дээрэс нь эдгээрээсээ үүдээд дахиад нэг юм гарч ирж байгаа нь өөрөө яг эдгээр үйл ажиллагаанууд нь цаашаа нагаа татвар дээр яг ямар хэмжээний татвар төлөгддөг юм. Төсөв дээр одоо жишээлх юм бол улсын төсвийн хэдэн хувь нь яг энэ entertainment салбарыг одоо ингэ бүрдүүлээд байгаа. Гэх мэтчлэн зүйл нь өөрөө асуудалтай байгаад байна. За тэгээд дээрэс нь дахиад нэг юм байгаа. Одоо энэ мэтгэл зай маань эхлэхэд яг энэ нээлтийн нэвтрүүлгийн зүгээс бэлдсэн мэдээлэлдээс дурдлаа штэ. Япон, Солонгос, Америкийн нэгдсэн улс гэх мэтчлэн улсуудыг дурдсан. Гэхдээ Монголтой бол яг ингэ харьцуулах гэхээр бас жоохон учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр энэ дээр нэгдүгээр тухайн зах зээл хэр том бэ? Хоёрдугаар зах зээлд орж ирж байгаа тэр entertainment салбарын хүмүүсийн хүний нөөц хэрвээ гэдэг асуудлууд байгаамаа гэсэн үг. За хамгийн энгийн шиг дурдъя л та. Сая Америк, Япон, Солонгос гэх мэт улсуудыг дурдсан. За жишээлбэл Солонгос дээр одоо нэг аним гэдэг зүйлээр маш алдартай тийм. Япон маань уучлаарай. Япон маань. Тэгэхээр Японд одоо жишээлх юм бол энэ Studio Ghibli гэдэг студи компаниас нэг анимыг бүтээхэд одоо судалгаагаар ойролцоогоор 200-аас 300 хүн оролцож иж тэр нэг анимын анги нь өөрөө бүтдэг гэж байгаа байхгүй. За жишээлх юм бол зохиолч байна, зураач нь байна, тэгээ нөгөө storyteller гэх мэтлэн маш олон төрлийн хүмүүсээр орж ирж идэг. Гэтэл эдгээр төрлийн хүний нөөц өөрөө яг Монголын entertainment-ийн салбар дээр байгаа юу үгүй юу гэдэг дээр асуудалтай байна гэсэн. Одоо нөгөө хошин шог дээр хүртэл байдэн шүү дээ. Үгийг ариун болт, аяыг ариун болт, дуучин ариун болт гэдэг тийм. Тэгээ энтэй адилхан юм асуудлууд өөрөө нэгдүгürt байгаад байна. За тэгээ гуравдугаарт эдийн засгийн онолоосоо үзэх юм бол яг энэ Монголын entertainment салбар гэдэг өөрөө яг туйлын болон харьцангуй давуу тал яг байгаа юу үгүй юу гэдэг дээр асуудалтай гэсэн. За үндсэндээ юу гэж байгаа вэ гэхлээр одоо нөгөө шууд Монголын entertainment салбар Холливуудтай өрсөлдөх боломжгүй. Одоо юу гэдэг Монголын одоо нөгөө уламжлалт тэр соёлын өвүүдийг бол бид нар сурчлан таниулах бол боломжтой. Үнийг ч гэсэн хүн амтлаг бол бас маш сайн гаргаж байгаа, дэлхийд таниулж байгаа. Гэхдээ яг эдгээр зүйлс нь өөрөө буцаагаад Монгол улсын эдийн засгийг өөрөө яг босгож байгаа юу? Үүн дээр хэрхэн ямар байдлаар эдийн засгийг босгохны гарц нь болж чадж байгаа юм бэ гэдэгтэр асуудалтай байна гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэн зүйлүүдийг хараад үзэх юм бол яг энэ entertainment салбар дээр кластер эдийн засгийн зүгээс хөгжих болон эдийн засгийг босгох гарц бол арай болж чадахгүй байна гэж үзэж байна. Баярлалаа. За баярлалаа. 2 дугаагийн ахлагчийн үндэслэл илтгэлийг 5 хүн авлаа. За одоо дэмжлэг илтгэлийн хэсэг рүү шилжиж. За дэмжлэг илтгэлд 2 багийн гишүүд багийн ахлагчдын үндэслэл илтгэлийг нотлох дэмжих хэлбэрээр мэтгэлцэх болно. За энэ хэсэгт бас тэд бие биенээсээ асууж хариулах бүрэн боломжтой гэдгийг сануулъя. За ингээд 2 болон 4 дүрийн дэрийн оролцогчдод 4 минутын хугацаа тус бүр бий. За ингээд 1-р агаас эхлэе. 2 дугаарын дээр гал удрах. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ үчим мэндийг хүргэе. 2019 онд хүн амтлаг анхны аялан тоглолтуудаа зохион байгуулж Европын орнуудаар, Америкийн орнуудаар нийт 5-6 сарын төр хийсэн байдаг. Бид бүгдийн бас хамгийн том зорилго бол Монгол улсаа, мөн Монгол өв соёлоо, Монгол үг түүх, Монгол залуучууд ямар нөөц боломж, урлагийн одоо ямар одоо хүч болцоо байгаа гэдгийг харуулсан он жилүүд байсан. Яг тухайн цаг үед бол хөгжмийн салбарт бас Азийн хөгжмийн салбар бол маш хүчтэй байсан.
Тэгээд бид бүхэн бас Billboard чартууд дээр тэргүүлж гарч иж исэн цаг хугацаа саяхан санагдаж байна. Тэр үед Монгол одоо Солонгосын эдийн засагт бүр бодит өрн нөлөө үзүүлдэг BTS хамтлаг 2019 онд одоо улсдаа тэр тухайн одоо оны судалгаагаар бол 4.6 тэрбум $, нөлөө үзүүлсэн гэж тэр судалгаар яригдчихсэн. Тэр үед манай хүү хамтлаг World Music одоо чарт одоо Billboard-ын чартн дээр тэргүүлж исэн. Тэгэхээр BTS-ийн өмнө нь гарч ирж исэн. Тэгэхээр Монгол одоо уран бүтээлчнэрт буюу монголчуудад маш том боломж бий гэдгийг бас баримт нотлохоор харуулсан цаг хугацаа. Тэгэхээр бидэнд бол маш том нөөц бололцоо байгаа. 2019 оноос хойш одоо манай одоо дэлхийд daярах фэнүүд бол маш ихссэн. Одоо стримүүд болон YouTube, Spotify, одоо юу гэдэг Apple Music ч юм уу бүх ингээд стримүүдээр бидний дуу бүхэн цацгаж гисэн. Тэгэхээр дэлхийн одоо маш олон орноос бид бүгдийн бас фэнүүд нэмэгдсээр байгаа. Тэгээд тэр бүх фэнүүд маань Монгол улсыг маш их сонирхож эхэлсэн дээ. Монголын одоо бид бүгдийн одоо харуулсан анхны юу ч юм уу чон сүлд гэх мэт одоо уран бүтээлүүдээр дамжуулж Монголын үзэсгэлэнт байгалууд, Монголын одоо өв соёлууд тийм зүйлсүүдийг бас харуулж исэн уран бүтээлүүдээс Монголыг зорих одоо манай фэнүүдийн тоо маш их нэмэгдсэн. Тэгээд тэр одоо бол Монголын бас зөвхөн урлагийн гэхгүйгээр бас эдийн засагт бас бодит одоо юу гэдэг өр нөлөө үзүүлж эхэлсэн бас том баримт болов гэж бодож байна. Зөвхөн аялал жуулчлал гэлтгүүгээр энэ Монголын брэнд бүтээгдэхүүнүүд, Монголын үндэсний баялаг бүтээгчнэр ч юм уу, үндэсний үйлдвэрлэл, Монголын одоо гар урчууд маш олон одоо үндэсний үйлдвэрлэгч нарт бас том одоо нөлөө үзүүлж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн ихтэл, энийг бол цаашдаа бол маш олон өргөн цар үрээгээр бид бүхэн бас энэ соёлоо түгээсээр байх болно гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр Монголын одоо хөгжмийн салбарын хамгийн том бодлого бас маш эртнээс явах хэрэгтэй байдаг. Ер нь бол Солонгосыг өнөөдөр бид нар жишээ болгож маш их ярьж байна. Тэднийг судлаад үзэхэд бол 30 жилийн өмнөөс энэ өнөөдрийн үр дагаврын төлөө бодлого улс одоо юу гэдэг төр хэрэгжүүлж эхэлсэн тийм. Энэ уран бүтээлч нараа дэлхийн зах зээлд гарах Азиас эхлээд мөн Европ, Америк бүх твүүдэд тэр нөлөөллүүдийг хийж гисэн кино салбарууд тэгээд нөгөө дуу хөгжмөөрөө тийм. Өнөөдөр дэлхийн улс орнуудаар аялан тоглолтыг явж байхад Солонгос ресторан байхгүй, хот байхгүй болсон байна. Кимчи хүм болон зардгүй дэлгүүр байхгүй болсон байна. Солонгос K-pop стайлаар одоо юу гэдэг гадны орны залуучууд одоо хувцс бүрэлдэхүүн одоо юу гэдэг стилээ бүрдүүлсэн байна ч юм уу. Энэ соёлын нөлөө бол маш их хүчтэй байдаг учраас энд бол өөрөө нэг харагддгүй мөртлөө маш хүн бүрийн амьдралд ийм хурж идэг маш том хүчин зүйл учраас энэ соёлын энэ бүтээлчин салбарыг бол маш чухал авч үзэх ёстой гэж хардаг. Тийм ч учраас энэ уран бүтээлээрээ дамжуул бид бүхэн бас маш их хичээж дэлхийн улс орнуудаар аялан тоглолтуудаа зохион байгуулж мөн бас сурчлагаа мөн одоо юу гэдэг цомгуудаа нээж ингэж явсаар байна л да. Тэгэхээр үндэсний дээл хувцс хүртэл энэ бүх одоо юу гэдэг соёл хүртэл энд харагдаж байгаа. За шилжүүлээ 4-р дээр та дэмжлэг илтгэлээ танилцуулна уу? За Энтертайнмент үйлдвэрлэл нь яагаад эдийн засгийг босгох нэг гарц биш вэ гэхээр манай улсын хувьд яг одоогийн нөхцөл байдал биднэрт тулгуур салбарууд маань сайн хөгжиж чадаагүй байгаа гэж үзэж байгаа. За жишээлбэл одоо юу гэдгийг техник, технологи, аялал жуулчлалаа хурж ирэхэд манай одоо юу гэдгийг бүс нутгийн хөгжлүүд ямар байгаа бэлээ тийм ээ. Ийм учраас эргээгээд аялал жуулчлалыг аваад нөгөө хөв амлаг маань биднээс сурчлаад байдаг. Гэвч Монголд хурж ирээд нөгөө хүмүүс маань хэр их хэмжээний мөнгө зарцуулах боломжтой вэ гэдэг нь өөр асуудалтай. Ийм ч учраас эдийн засгийг босгох нэг гарц биш юм а гэж үзэж байгаа. Нөгөө төгөөр Монголын өөрөө зах зээлийн хэмжээ бага байгаа. Зах зээлийн хэмжээ бага буюу манайх 3.4 сая хүн амтайгаас одоо яг тийм энтертайнмент салбарт илүү идэвхтэй хүн ам нь 2 сая орчим гэж үзэж байна л да. Гэтэл энэ 2 сая хүн ам маань өөрөө эргээд хэр хэмжээний нөөц бололцоо юу эдийн засгийн боломжтой вэ гэдэг нь өөр асуудалтай. За яагаад гэхээр Монголд одоо дөнгөж 20 гаруй кино театрууд байна тийм үү. За энэ кино театруудад гарч байгаа киноны 70-80% нь өөрөө гадаад кинонууд байдаг. Дөнгөж 20-30% нь Монгол кинонууд байгаа гэсэн үг. Тэгэхээр эргээгээд Монгол дахь зах зээлийн хүртэл бид нэр сайн хангаж чадаагүй байгаа хийж
байж иж эдийн засгийг яаж босгох вэ гэдэг чинь өөрөө асуудалтай болж байгаа гэсэн. Эргээ гадагшаагаа л мөнгө цацаад байгаа гэсэн үг шүү дээ. За магадгүй зах зээлийн хэмжээгээ багтаагаас гадна борлуулалтын орлого маш бага байх боломжтой. За магадгүй одоо юу гэдгийг илүү сайн жишээнүүдийг авч үзье л да. Катарын нэгдсэн улсад бол одоо юу гэдгийг FIFA Cup буюу одоо хөл бөмбөгийн дэлхийн аваргыг 2022 он зохион байгуулсан тийм үү. Монголын хүн амтай ойролцоо энэ мэдээж зах зээлийн хувьд арай жижигхэн байж болох хэдий ч юу гэдгийг Катар маань өөрөө газрын нөөц бололцоо ихтэй ашигт малтмалаа сайн хөгжүүлсэн учраас дотоодын нийт бүтээгдэхүүнээ тэргүүлэгч улс болсон байгаа. За энэ тэргүүлэгч улс болсныхаа дараагаас энтертайн салбаруудаа илүү сайн хөгжүүлж авсан учраас одоо эргээгээ дэлхийн аваргыг зохион байгуулах хэмжээний том болоод явж байна гэсэн үг. Тэгэхээр манай улсад юу илүү тохиромжтой вэ гэж үзэх юм бол тулгуур эдийн засгуудаа сайн хөгжүүлсний дараагаас энтертайн салбаруудыгаа илүү дэмжих зорилгоор явах хэрэгтэй гэж үзэж байна. За олон улсын зах зээлд гарах боломж бололцоо хэр байгаа вэ гэдгийг бид нар бас бодлож үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг нэг киног бүтээхэд ойролцоогоор 65-аас 100 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үздэг юм байна л да дундаж кинонууд. Гэтэл энэ хөрөнгө мөнгийг Монголын зах зээлээс олох боломжтой юу? За боломжгүй гэж үзээд гадаадын зах зээл рүү гаргахад хэр олон илүү амжилттай байх вэ? Адаглаад зарлаа нөхөж чадах уу гэдэг чинь өөр асуудалтай болж ирж байгаа гэсэн үг. За тэгээд мөн манай хурш хоснуудыг орж үзэх хэрэгтэй л дээ. Яагаад тэгэхээр Оросын холбооны улс бүгд найрамд хятад арс улс зэрэг нь өөрсдөө контентын нэлийн хатуу бодлоготой буюу одоо Монголд байгаа ихэнх гадаад жуулчны бол дийлэн хувийг бүгд найрамд хятад ард улсын иргэд эзэлж байна тийм үү. Гэтэл бүгд найрамд хятад ард улс нь өөрсдийнхөө контентыг илүү түлхүү иргэдтэй үзүүлэх ийм бодлоготой улс байхад манай өөрсдийн үйлдвэрлэсэн entertainment үйлдвэрлэлийн контентууд хэр тэр зах зээлүүдэд нэгтгэж чадах вэ гэдэг асуудалтай гэсэн. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. За ингээд хоёр багийн гишүүд дэмжлэг илтгэлийг танилцууллаа. За одоо багийн ахлагчид нэвтрүүлгийн дөрмөөсөөр модераторын асуултанд хариулах болно. За ингээд нэгдүгээр багаас эхлэе. За нэгдүгээр багийн ахлагчдаас дундаг танаас асууя. За бид нар сая нөгөө ашиг орлогын талаар ярьлаа. Бүгд найрамд Солонгос улсаас нэлээд харьцуулж байна. Ерөнхийдөө Солонгос улс харьцуулах нь аргагүй л дээ. Одоо дэлхийд дээр англи хэлээр ярьдаггүй улсуудаас урлагийн салбартаа хамгийн их ашиг орлого олдог тий хөгжим кино ийм улс шүү дээ. Тэгэхээр бас бид нар яг тэр талаасаа өрсөлд одоо харьцуулах нь хэцүү. Яг гэвэл бид нар бас англи хэлээр одоо юу гэдгийг уран бүтээл төрөх нь бас бага байна шүү дээ. Тэгэхээр тийм улс учраас бас өөр баг. Гэхдээ биднэрт нэг онцлог байгаа. 2008 онд Монгол хүн Бээжинд одоо олимпийн авраг болоход Монгол хэдийгээр одоо медалийн жагсаалтаараа тэддүгээр байрт орсон ч нэг хүнд ногдох медалийн тоогоор нэгт орлоо гэж ярьжсэн тий. Тэгвэл яг энтэй адилхан Солонгос 200 саяыг оллоо гэхэд тэр хүн амд нь яаж эдийн засагт нөлөөлөх юм? Хүү тэгвэл 20 саяыг оллоо гэхэд Монголын 3 сая хүн амд яаж нөлөөлөх юм? Энэ хувьчлаад авч үзэх юм бол ерөөдөө Монгол эдийн засаг дээр ямар нөлөө ер нь үзүүлж байгаа юм бэ? Ихний одоо асуултын тухайд ийм байна. За тэгээд бас түрүүн бид бүхэн ярьсан одоо entertainment одоо энэ хөгжүүлэлтийг үйлдвэрлэлийг дагаад аялал жуулчлал, техник технологи, брендинг гэдээ маш олон салбарууд хөгжиж идэх. Тэгвэл та бүхэн ажиллаа сайн хийлээгээд бусад одоо энэ салбаруудтай ямар уялдаа холбоотой байна? Энэ салбаруудыг та бас хөгжил төвшин ямар байна гэж бодож байна? Бас хэрвээ хангалтгүй гэж үзэж байгаа бол юун дээр анхаарах ёстой гэж үзэж байна вэ? Таны хариулах 3 минутыг явуулж хэллээ. За тэгэхээр эдийн засагт нөлөөлөх үндсэн гол суурь нь бол боловсон хүчин мөн. Гэхдээ боловсон хүчингүүдийг бодлогоор дэмжих ёстой. Улс их орн аливаа зүйлийг яг бодлогоор одоо цааш нь ингээд бид нар тэдэн жилийн дараа энэ entertainment салбараараа тэдэн төгрөг олно гэж бодсон бодлого байвал энэ хөгжих ёстой байхгүй юу? Бодлого байхгүй бол эн чинь бүх зүйл одоо бор зүрхээрээ л явж штэ монголчууд тий. Монголын урлагийн салбарынхан бол тэр чигтээ ер нь гадаадд төгсөөд ирсэн хүн бий бол одоо тоотой цөөхөн хэдэл бий. Өөрсдийнхөө зардлаар сурсан барьсан тийм л юмнууд байдаг ба. Тэгэхээр Солонгос улстай харьцуулаад үзэх юм бол харьцангуй одоо бодлогын хэмжээнд тэр 30 жилийн дараа бид нар ийм байна гэж бодож харсан учраас кино салбар буюу эстрад рок поп салбар аль салбараа хөгжүүлэх вэ гэдгээ онж харж чадаад тэрийг бодлогоор боловсон хүчингүүдээ айл эртнээс сургаад боловсруулад хөгжүүлээд энэ дээр маш удаан хугацаанд ажиллаад туршлага судлаад ингэж ирсэн учраас эднийх одоо өдөрт ийм их одоо ашиг орлоготой ийм нэр хүндтэй Солонгос улс бол одоо K-pop гэдэг чи одоо Европ, тэгэл Америк төр бусад одоо бүх твүүдэд нэр алдраад суурайтуулж чадчихээн тийм ээ. Кино урлагийн салбар нь Грэммид одоо Оскарт одоо маш одоо том бас шагналуудыг аваа байр сууриа эзэлчлээ шүү дээ тийм ээ. Одоо киноны салбар бол маш их хөгжлөө. Яагаад хөгжсөн бэ гэдэг нь чухал байхгүй. Яагаад хөгжиж чадсан юм бэ? Яагаад хөгжүүлэе гэж бодсон юм тийм үү?
Тэгэхээр энэ зүйлээ хөгжүүлээд ирэхэд нь ард нь байгаа бизнесийн салбарууд нь өөрсдөө ямар байх ёстой вэ гэдэг чинь маш чухал байхгүй юу? Манайхаа одоо хүн хамтлаг жишээлбэл дэлхийд гараад ингээд ирэхэд би бол дотроо нэг айжс нэгэн байдیں۔ За энэ аялал жуулчлалын салбар маань яг одоо бас тодорхой нөгөө стандартын хэмжээнд байж чадж байгаа болов уу болов тийм ээ? Гаднаас ирсэн жуулчдыг одоо янз бүрийн байдалд оруулаад гомдоогоод гэмтээгээд асуудал үүсгэчихвээ. Айгүй их боддог байсан би дотроо. Зүгээр харьцангуй тэр нь бага боловч үндсэндээ тэр нэг стандартчил байгаа байдал тэр үзүүлэх харуулах entertainment-лэг тэр бусад зүйлүүд аялал жуулчлалын салбарын тэр зүйлүүд нь бас сайн хэмжээндээ стандартаа бас өндөр түвшинд бариад дэлхийн хэмжээнд бариад хөгжиж чадж гин үгүй юу гэдэг дээр бид нар эргээд дахиад харах хэрэгтэй болж байна тийм. Харьцангуй аялал жуулчлал дээр бол маш их өөрчлөлтүүдийг авчирсан. Дээр нь одоо энэ сюрприз үе дэлгүүрийн салбаруудад бол маш их орлогуудыг авчирж гэж байна. Аялал жуулчлал одоо аялал жуулчлалтай холбоотойгоор ирж байгаа хүн чинь онгоцоор үйлчлүүлнэ, таксигаар үйлчлүүлнэ, зочид буудлаар үйлчлүүлнэ, хоолоор үйлчлүүлнэ. Энэ ер нь хүнд хэрэгтэй бүх зүйлээр л үйлчлүүлж байгаа шүү дээ. Тэгээд энэ болгонд чинь орлого орж ийнэ гэдэг чинь ашиг орлогыг тодорхой хэмжээнд авчирж өгөөд байна л гэсэн үг. Гэхдээ энэ зөвхөн ганц хамтлаг шүү дээ. Тэгээд өөрсдийнхээ бор зүрхээр гарч ирсэн ганц хамтлаг шүү дээ. Энэ бодлогоор дэмжээгүй шүү дээ нэг. Тий. За таны хариулах цаг дуслаа. Танд баярлалаа. За 2 дугаар багаас асууя. Багийн ахлагч хариулах болно. За Сүхбат танай багийнхан сая entertainment үйлдвэрлэл бол эдийн засгийг босгох нэг гарц бол одоо хараахан болж чадахгүй байна гэж ерөөхдөө үүдсэн. За тэгвэл одоо энэ нь бол одоо олон улсад ингэж үзэж гинүү эсвэл зөвхөн Монголын үед болохгүй байна гэж үзэж байна уу? Эдийн засгийг босгох гарц одоо энэ entertainment үйлдвэрлэл болж чадахгүй байгаа юм бол урт хугацаанд эдийн засгийг босгох гарц нь ер нь юу юм бэ? Энэ тал дээр байр суурь гаргалгаа танд юу байна? За цагийг явуулъя. Асуултанд хариулъя. Тэгэхээр entertainment үйлдвэрлэл гэдэг зүйл бол өөрөө олон улсын хүрээнд аваад үзэх юм бол эдийн засгийн нэг хөшөөрөг болж чадж байгаа салбар бол мөн. Үнэтэй бас марахгүй санал нийлж байгаа. Гэхдээ Монгол дээр өөрөө яг яаж байгаа вэ гэдэгчээр асуудал үүсээд байгаа л гэсэн. Одоо түрүүн бас манай эсрэг баг маань ч гэсэн өөрөө хэлж байна. Бодлого төлөвлөлт гэдэг юм бас асар ихээр хэрэгтэй байгаа дээ. Нэгдсэн байдлаар одоо ингэж дэмжлэг гэх мэт юмнууд яг байгаа хэсэг нь асуудалтай. Тэгээ дээрэс нь яг бор зүрхээрээ уран бүтээлч ер нь явдгаа л гэх мэт юмнуудыг ярьж байна. Эдгээр зүйлс бол өөрөө яг зайлшгүй бас нэг асуудал мөний хувьд бол мөн байгаа юм л та. За нэгдүгээрт. За тэгээд хоёрдугаар гэх юм бол ийм байгаа. Ер нь ингээд урттаа яг яах юм бэ? Урт хугацаанд энэ entertainment хөгжил яг боломжтой юу гэх мэт юм дээр Монгол улс яг одоогийн эдийн засгийн байдлаар харах юм бол ялцчихгүй. Геополитикийн хувьд гэх юм бол далаад гарцгүй. Хоёр их бүрний дунд байдаг. Буфер улс импортоор байдаг. Тэнгүүт өөрсдийнхөө яг тэр төсөө бүрдүүлж байгаа гол хүчин зүйл бол одоогийн байдлаар бол ялцчихгүй. Уул уурхайн салбар бол мөн байгаа даа тий. За жишээлх юм бол оюутлогоо сая жишээ нь гүний олборлолтоо хийж эхэлсэн байна өнгөрсөн онд. За тэгээ Францын Orano Mining-аас бас ураантай холбоотой төсөл хөтөлбөр гэрээ контрактууд бас хийгдсэн байна гэх мэтчлэн. Гэхдээ энэ дээр нэг анхаарах ёстой юм юу вэ гэхээр эдгээр байгалийн баялаг, байгалийн нөөц гэдэг зүйл өөрөө шавхагдах зүйл мөн. Үүнтэй бас санал нийлж байгаа. Хамгийн гол нь бид нар юуг эрэлхийлээд юуг яриад байгаа вэ гэхээр яг одоогийн байдлаар бол энэ entertainment үйлдвэрлэл гэдэг юм Монголд эдийн засгийн нэгэн хөшүүрэг буюу эдийн засгийг босгох нэгэн гарцуул хараахан болж чадахгүй байгаа юм. Гэхдээ одоо жишээлбэл энэ юу гэдэг юм уул уурхаагаас орж ирж байгаа ч юм уу эсвэл бол худалдаа үйлчлэгээ гэх мэтчлэн энэхүү төсөв бүрдүүлж байгаа энэ мөнгөн хөрөнгүүдийг entertainment салбар руугаа нэгдсэн бодлоготой нэг чиглэлтэйгээр цаашдаа явуулах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бол бас зайлшгүй байна л гэдэг зүйлийг манай багийн зүгээс үзэж байгаа гэсэн. За хамгийн энгийн жишээг аваад үзэх юм бол за хүн амтлаг маань бол гадагшаанаага мэдээж улс их орноо таниулж байгаа асар том одоо соёлын үеийг тээгч дэлхийн хэмжээний хамтлаг мөн болж эхэлж байгаа. За гэхдээ Монгол дотроо яаж байгаа вэ гэдгийг хэдүүлээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй л гэсэн. Одоо адаглаад хэдүүлээ 21 аймгаар явлаа гэж бодоход сумын төв дээр байгаа тэр соёлын төвүүд нь яг ямар байдалтай байх вэ? Тухайн соёлын төвүүд дээр одоо ямар хүмүүс очиж ямар entertainment үйлдвэрлэл бүтээл төөрөх уу гэх мэтчлэн зүйлс чинь өөрөө эхлээд асар их нэг үзэл баримтлал хэлтгэлээр ирсэн кластер эдийн засаг буюу кластер бизнесийн хөгжлийн зарчим дээр дотооддоо бол ерөөсөө шаардлага хангахгүй байна гэдэг зүйлийг л ярьж байгаа гэсэн. Хамгийн энгийнээр ярих юм бол. За тэгээд дээрэс нь ярих юм бол яг энэ олон улстай хамтарч бас монголчууд үзсэн байгаа шүү дээ. За жишээлх юм бол одоо энэ хамгийн сүүлд гарсан киноноос Инда Авс 3-ээс солонгосын жүжигчтэй бас хамтарсан гэх мэтчлэн. Тэгээд тэр уран бүтээлчдээс ерөнхийдөө тэр ярилцлага яриаг нь авах юм бол бас яг л адилхан бор зүрхээр явж исэн.
За тэгээд энэ кино бол салбар нь өөр ашиг болж байна уу гэхээр ерөнхий нөгөө цалин техник хэрэгсэл урсгал зардал их мэт юмнуудаа ерөнхий тэгэл дүндээ дүн болоод дуустгаал гэсэн хариу өгöd өгдөг те. За баярлалаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хоёр багийн хариултуудаас сонсоход нэгдсэн одоо бас нэг ойлголтыг үзэгчдэдээ бас хүргэе гэж бодож байна. Entertainment үйлдвэрлэл эдийн засгийг босгох одоо нэгэн гэж байгаа шүү дээ. Яг 100% биш. Нэгэн гарц нь болоход одоо тэр дан ганц уран бүтээл төрөгчд одоо тэр бүтээгчд дан ганцаараа дүүрэг гүйцэтгэж чадахгүй хангалттай биш байна гэдэг дээр санал нэгдэж байна гэж ойлгож байна тийм ээ. За бодлого тийм ээ төр засгийн оролцоо шиг юм уу. Энэ бүх зүйлс бас хамаатай юм аа. За ингээд тайлбар илтгэлийн хэсэгтээ бүгдээрээ шилжицгээе. Тайлбар илтгэлийн хэсэгт хоёр багаас нэг мэтгэлцэгч оролцох болно. За багууд дотроосоо яриад нэг нь оролцсноо. За нэгдүгээр багаас за галаа. Хоёрдугаар багаас за хоёрдугаар багаас багийн ахлагч Сүхбат нар оролцох нэ. За та бүхэн би энээсээ асуух хариулах хэлбэрээр явна. За тэгээд 4 минутын хугацаа илтгэгч тус бүрт бий. За хоёрдугаар эндрийн цагийг явууллаа. Нэгдүгээр багийн мэтгэлцэгч гал удрах. Ер нь бол юу гэдгийг шүүмжлэх амархан хийх зүйлтэй аливаа зүйлд бол мэдээж асуудлууд байгаа. Энийг бол хинч үүсэхгүй. Бид нар өөрсдийнхөө маш олон сар хугацаагаар гэр бүлээсээ хол, алс замд хэдэн мянган маилыг туулаад энэ Монгол өв соёл, үг түүх, Монгол улсаас сурчлаад явж хахад маш гайхалтай бас сэтгэлүүдийг авч идэг. Бидний дуу хөгжим Монголын одоо энэ урлаг маань өөрөө мянган жилийн өмнөөс бидэрт өвлөгдөөд ирсэн соёлын биет бус өв байгаа. Энийг ЮНЕСКО-гоос хүртэл бидний Монголын одоо рок хамтлаг анх удаа энэ инх тайвны төлөөх уран бүтээлчдийг цол хэрэгм хүртсэн. Энэ бол одоо маш олон улсын хэмжээнд бол Монгол улсын соёл урлаг, Монгол улсыг сурталчилсан том үйл явдал. Үүнийг дагаад Монголын одоо сонирхогч нар бөгөөд Монголын судлаач нар маш их олон болж байна те. Монголд ирж судалгаа хийж Монгол өв соёл ямар байдгийг гадаад орон төр тухайн улсынхаа ард иргэдтэй танилцуулж байна. Тэгээд Монгол энэ өв соёл маань өөрөө маш гайхалтай энергитэй бөгөөд энэ хүн төрөлхтний одоо соёлын бит бус хувьд бол маш чухал нөлөө үзүүлдэг юм урлаг байгаа. Тэгэхээр Монголд ямар нөлөө үзүүлж байна гэж яриад байна л да. Монголд одоо жишээлбэл мориор хөгжим бид бүхэн бас одоо манай продюсерийн санаагаар шин төвшөнд арай хийцлэл одоо ур хийцээрээ маш өөр төвшөнд гаргаж ирсэн бид нар тийм хөгжим зэвсгүүд хэрэгэлдэг. Энийг сонирхогч нар одоо мориор хөгжмийг сонирхох одоо дэлхийд даяар хөгжим сонирхогч дунд бол маш их дэлгэрж байгаа. Бид нар өөрсдөө хоёр том гүрний дунд байгаа одоо гарцгүй гэж яриад байна. Бидэнд маш том гарц байгаа. Яг гэвэл Монгол туурхат нь бидрийг тойроод бас амьдарч байгаа. Энэ бүгд өөрсдөө бас Монголынхаа үндэстэн туурхтнуудынхаа соёлыг бас тэд нар тэгээд явж байгаа. Хэдий хятад ард улс улсын холбооны улс дотор байгаа ч гэсэн тэд нар нэг үндэстэн нэг туурхтан учраас тэд нар ч гэсэн хөгжүүлж байгаа. Тэд нар бас бидрээс одоо санаа сэтэл авч маш олон одоо үндэсний хөгжмөдөө хөгжүүлж юм уу. Тэргээ дагаад үндэсний үйлдвэрлэл одоо хөгжмийн үйлдвэрлэлүүд маш их одоо ажилтай маш их одоо юу гэдэг захиалга тийм хөгжил маш их харагдаж байна л да. Гэх мэтчлэн одоо жишээ дурдмаар байна. Тэгээд танаас асуулт асууж болох. Болно. За дөрөвдүгээр тийм 3 дугаар асууж болно. За тэгэхээр яг асуулт гарч ирж байна л да. Юу гэхээр одоо нэг бид хоёр тал бол нэгдсэн бодлого төлөвлөгөө хэрэгтэй гэдэгт дээр бол санал нийлж байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн онд одоо жишээлх юм бол энэ соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль гэдээ батлагдсан байсан. За энэ хуультай холбоотой нөө соёлын бүтээлч сар гэдэг ч юм уу аян хөдөлгөөн бас өрнжижсэн. Энтэй холбоотойгоор яг ийм төр засагтай хамтарсан үйл ажиллагааг хүн амтлагын зүгээс явуулж ийсэн үү? Ямар одоо үйл ажиллагаанууд, ивентүүд те байдаг вэ? Ер нь бол Монголын бас соёл урлагийн одоо хариуцсан салбарууд одоо соёлын яам байсан одоо яам бас шинжлэгдсэн байгаа. Тэгээ тэр газар маань бас бид бүгдэндээ бас Go Mongolia гэсэн төсөл бас танилцуулж ирсэн. Тэгээд тэр төсөл дээр бас хамтарч ажиллаж ирсэн. Тэгээд мөн бид бүгдийн одоо сая бас өнгөрсөн жилийн яг наадмын өмнө бид бүхэн бас бүрэн хэмжээний өөрсдийнх нь задгаа талбайн том хэлбэрийн шоу бас одоо анх удаа одоо Монголдо тоглолоо. Анх удаа гэдэг нь задгаа талбайн шүү. Түүн дээр харагдахад Монголын одоо үзэгчнэр бол ямар их одоо юу гэдэг энэ бид бүгдийн дуу хөгжмийг маш их хүлээсэн байсан. Дээрээс нь бас тэр үед Монголд ирсэн байсан гадаадын жуулчд одоо маш их харагдж ирсэн. Бараг нэг 60-40%-тай 60% монголчууд 40% жуулчд гих мэтчлэн бас энэ үйл ажиллагаанууд маань бас маш хуйлтай одоо хамааралтай байна. Дээрээс нь бас Монголынхаа үндэсний наадам дээр бид бүхэн гарч ирэхэд бас
одоо тэр тухайн цугласан байсан хүмүүс Монголын ард түмэн маань маш гайхалтай хүлээж авсан. Тэгэхээр энэ бүх ажиллагаанууд бас дээрэс нь юу байгаа юм байна. Гаднаас одоо чухал зоч төлөөлөгч нар ирэхэд бас Монголынхаа нүүр царай болж бас уран бүтээлүүдээрээ бас тэр үйл ажиллагаанууд нь оролцож ирсэн бас тохиолдол байгаа л да. За баярлалаа. За 3 дугаар дээр тайлбарлалтыг үргэлжлүүлж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол яг нэг ийм юм байгаа юм л та. Тэрний юу вэ гэхээр яг энэ entertainment үйлдвэрлэл гэдэг зүйл дээр Монгол улс одоо дэлхийд гарсан үндэсний өв соёл бит болон бит бус хэлбэрээр түгээн дэлгэрч байгаа. За үүн дээр хүн амтлагч гэсэн бас өөр ингэсэн тодорхой үр дүн болон нөлөөллийг бол хангалттай үзүүлж байгаа. Гэхдээ дотоод дахь entertainment салбарын одоогийн нөхцөл байдал болон асуудал хүндрэл бэрхшээл гэдэг зүйл бас яригдах ёстой болов уу гэж өнөөдөр мэтгэлцэн дээр бас зайлшгүй хэлмээр байна л да. За жишээлх юм бол хамгийн түрүүнд нэг гарч ирэх ёстой зүйл нь юу байж болох вэ гэхлээр entertainment салбар гэдэг бол өөрөө бас оюуны бүтээл болж таарж байгаа тийм. Тэгэхээр зохиогчийн эрх болон одоо оюуны өмчийн асуудал болон оюуны өмчийг дээдлэх байдал өөрөө бас Монголд хурцаар хөндөгдөх асуудлуудын нэг юм болов уу гэж манай багийн зүгээс бас үздэг. За энгийн жишээ гэх юм бол одоо сая нэг театрын маань бас жүжигэн дээр гарч ирсэн шүү дээ. Арлааны Эрдэнэ очир сантай хамт ингээд оюуны өмчийн асуудлаас болоод тэр чүлгийг одоо дуу болгоод оюуны өмчийн зөвшөөрлгүйгээр өөрсдөө шууд гаргацсан. Тэгээ тэр орондоо үл ойлголцол гарч ирээд тэгээ үүнээсээ болоод тэр жүжиг дээрээ дахиж тавихгүй гэдэг одоо мэдээлэл хүртэл гарцсан байсан гих мэтчлэн. За ингээд бид нар ерөнхийдөө харах юм бол ингээд гаднаас бид нар одоо валюта оруулж ирдэг ч юм уу, гадаадын жуулчныг татдаг ч юм уу, маш олон төрлөөр ингээд бид нар хичээгээд байдаг ч гэсэн буцаагаад нөгөө тогоон дотроо юу болж байгаа вэ гэдгийг бас эргэж харах нь бас зайлшгүй чухал юм болов уу гэдэг зүйлийг бас ил тодор хэлмээр байна л да. За тэгээд дээрэс нь гэх юм бол одоо юунод байна шүү дээ. Дуу хөгжмөөр бас ялангуяа. Одоо жишээлх юм бол нөгөө хулаан онгор гэдэг нэг дууг студиэр дуусан чинь миний дуу чиний дуу чи дуулахгүй надаас зөвшөөрөл аваагүй гэдэг ч юм уу те. Эдгээр зүйлс өөрөө бас нэгдүгээрт байгаад байна. За тэгээд хоёрдугаар гэх юм бол нэг ийм юм байгаад байна. Монголд entertainment салбар дээр бор зүрхээрээ буюу яг энэ хий бүтээ гэсэн маш олон төрлийн production, уран бүтээлүүд, контентууд маш олноороо байж идэг. Гэхдээ үүн дээр нэг тулгарч байгаа юм нь юу байгаа вэ гэхлээр яг тэр төслийн баг нь өөрөө үндсэн бүрэлдэхүүн нэг 4-5 хүнтэй байгаад идэг. За тэгэнгүүтээ тухайн зүйл нь өөрөө хэр удаан үргэлжилж явж чадах вэ гэдэг асуудалтай бас маш их тулгараад байна гэсэн. Хамгийн ингийн асуулт нь те. Жишээлх юм бол хүн амтлагын продюсер Дашдондог ахын бас ярилцлагыг харж исэн. Хүн амтлагыг үүсгэхийн тулд бас 8-9 жилийн маань хөдөлмөр ингэж одоо гарч ирж байна гэж хэлж исэн те. Тэгэхээр хүн амтлаг 8-9 жилийн турш ингэж инкубаторт боожиж, өсөж, хөгжиж, дэвжиж гарч ирж байгаа юм бол тэр хэмжээний гарч ирэх буцаагаад нөгөө нэг санхүүгийн нөхцөл байдал эрсдэл гэдэг ч юм уу. Эсвэл бол доктортой байдал гэдэг зүйлсийг өөрөө хангаж чадах продакшнууд, уран бүтээлчид, entertainment салбарын тэр хөгжил нь өөрөө нэгдүгээр боломжтой хэсэг бүлэг нь өөрөө хэрэг байгаа вэ гэдэг асуудал. Хоёрдугаар entertainment салбар хөгжлөө гэж бодоод гадны жуулчид өөрөө Монголд орж ирлээ гэхэд одоо аялал жуулчлалын салбарч гэдэг юм уу яг тэр стандартад хүрч ажиллаж чадж байгаа юу үгүй гэдэг зүйл ч гэсэн байгаа гэсэн. Хамгийн сүүлд ингээд Монгол улсын одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын бас гаргаж ирсэн нэг мэдээлэл байсан шүү дээ. Гаднаас ажиллах хүчнийг оруулж ирэхдээ ямарваа нэгэн квотог тохоо болцсон. Тэгээ үйлчлэгээний салбар дээр хүртэл ингээд гадны хүмүүсийг буцаагаад оруулаад ирж байгаа ч гэдэг. Энэ мэтчлэнгээр яг нөгөө нэг entertainment салбар гэдэг бол кластер эдийн засгийн хөгжмийн нэг хэсэг бол мөн байгаад идэг. Гэхдээ Монгол дотроо яг одоогийн нөхцөл байдал дээр энэ системийнхэн төвшөнд харах юм бол олон салбаруудын уялдаа холбооноос үүдээд энэ бол өөрөө яг эдийн засгийг босгохны гарц болж чадахгүй байна гэдэг зүйлийг яг манай багийн зүгээс ярьж байгаа гэсэн үг. За баярлалаа. За гал удрахт 18 секунд үлдсэн байна. Нэмэлт тайлбарлаж болно. Тодруулж болно. Ер нь бол яг хуу энэ бол өөрөө хөгжиж байгаа салбар шүү дээ. Тэгээд тод жишээ нь бид нар байна. Тэгэхээр энд хийх ажил угаасаа маш их байгаа. Энийг бол ярих юм бол бид бүгдийн цаг угаасаа хүрэхгүй. Тэгэхээр энэ өнөөдөр бас ингээд ярьж байгаад маш их баяртай байна. За баярлалаа. 3 дугаар дээр 6 секунд үлдсэн байна. Цагийг дуусгах уу? За тэгт бас. За баярлалаа. Ингээд тайлбар илтгэл хэсэг байлаа. За одоо нэвтрүүлгийн оролцогчид, мэтгэлцэгчид залгаад нэмэлт асуултын хэсэгт шилжих болно. За энэ хэсэгт багийн ахлагчид багийн гишүүдээс харилцсан одоо зөрж асуух болно. За 1-р дээр, 4-р дээрээс, 3-р дээр, 2-р дээрээс асуух хэлбэрээр явнаа. За 1-4-р дээр та бүхэнд тус бүр 2 минутын хугацаа авъя. 1-р дээр та асуу. Одоо асууна гэсэн үг тийм. За тэгэхээр яг нөгөө
одоо сая манай галаа хэллээ л дээ нөгөө болохгүй л гэдэвэл юу өтгөв дээ гэж тийм ээ. А болгоё гэд бодох юм бол болохгүй зүйл байхгүй шүү дээ. Бүгдийг болгоно. Одоо бол эдийн засгийн хувьдаа бид нар иймэрхүү одоо уул уурхаагаас хамааралтай байгаа нь үнэн. Гэхдээ энэ одоо уул уурхаагаас орж ирж байгаа энэ одоо эн чинь нэг талдаа бол орлого олж байгаа юм шиг мөртлөө өөрөө энэ байгалаа жертвүүлж байгаа нэг тийм аюултай зүйл шүү дээ. Энийг дахиад одоо ийм рисктэй ийм алхам дээр аваачихгүй тулд ардаа энэ олсон орлогоороо entertainment юм уу, спорт тийм ээ өөр одоо юу хийж болох вэ? Хөгжүүлж болох одоо бүтээлч үйлдвэрлэлийг бий болгож болох ямар салбаруудыг бид нар хөгжүүлвэл дээр вэ гэдэг бодлогоо гаргаад явах нь илүү дээр юм шиг л надад санагдаж байгаа. Тэр тал руу хөрөнгө оруулалт хийх юм. Тий, тэр тал руугаа одооноос хөрөнгө оруулалт хийгээд одооноос боловсон хүчингүүдээ сургаад бэлдээд одооноос энэ зүйлийг ингээд зөв горимд нь оруулаад зөв голдролд нь оруулаад явж явахгүй бол түрүү бид нар ярьлаа шүү дээ шавхагддаг гэж ярьсан. Нэг л өдөр энэ дуусан шүү дээ. Тэгээ бид нар ард нь яах вэ гэдгээ одооноос бодож явах нь зөв. Тэгээ тэрийгэ бодохдоо маш зөв байдлаар хэлцэж ярилцах те энэ асуудлууд маш чухал. Тэгээд энэ дээр одоо танай талаас одоо ямар бодолтой байна? Энэ талаас өшөө илүү жоохон тодорхой юм ярьж өгөөч гэж л одоо асуух гал байна л да тийм ээ. За 4-р энэ дээр цагийг явууллаа. За энэ дээр нэг хэд хэдэн баримтууд байна л да. Монголын нийт улсад одоо уул уурхай болон entertainment салбарын олсон орлого нь өөрийгөө харьцуулаад үзье л да. Гэтэл уул уурхай салбар маань 10.9 тэрбум долларыг бол 2024 онд олсон байна. Гэтэл entertainment салбар маань өөрөө 150 сая $. Олсон байна. Гэтэл энэ өөрөө харьцуулсан жишээ нь эдийн засгийг босгох гарц нь өөрөө уул уурхай юм уу entertainment юм уу гэдэг бид нэр шийдлээр ярьж байгаа тийм үү. Тэгэхээр яалтчгүй уул уурхай салбар нь өөрөө эдийн засгийг босгож байгаа нэг гарц нь мөн. Гэхдээ entertainment үйлдвэрлэлийг бол бид нар үгүйсгээгүй. Юу вэ гэхээр entertainment мэдээж магадгүй энэ олж байгаа орлогоороо entertainment үйлдвэрлэлүүдэд дэмжиж, төрөөсөө бодлогоороо дэмжиж явах юм бол энэ ирээдүйд бидний эдийн засгийг дэмжих үйл ажиллагаатай entertainment үйлдвэрлэл байж болох юм а гэдэг нэг баримталтай байна. За нөгөө төгөөр аялал жуулчлал мэдээж 2024 оны үед маш нэлээд өссөн жил байлаа л да. Гэтэл бодоод үзэх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний уул уурхай салбар эзэлж байгаа хувь нь 21%. Гэтэл аялал жуулчлал өөрөө 1-3% эзэлж байна. Өмнөх оноосоо уг нь бол нэлээд өсөлттэй явж исэн хэдий ч эргээгээд яг Монгол улсын өөрөө эдийн засгийн хувьд үзүүлж байгаа нөлөө нь хэрвээ гэдэг нь асуудалтай болж ирж байна л гэсэн. Хэдүүлээ гэхдээ яг нэг гарц гэдэг терм хэлж байгаа шүү дээ тийм. Уул уурхайс нэг гарц, entertainment нэг гарц. За танд дахиад асуух боломжтой. За тэгэхээр яг зүгээр үндсэндээ бол яг бодж л байна л да. Зүгээр уул уурхай бол мэдээж энэ улсад одоо энэ байгаа цаг үедээ хэрэгтэй. Энэ эдийн засгтаа нөлөө үзүүлж байна. Entertainment салбар одоо яг өөрийнхөө бор зүрхээрээ хөгжиж гин гэж хэлж болно шүү дээ. Тэгэхдээ энийг бодлогоор хөгжүүлэх асуудал дээр одоо юу гэдгийг одоо нөөц болцоо байгаа юу гэж байгаад байгаа байхгүй. Амар их нөөц болцоо байна. Жишээлбэл биднийг Холливуудад очиод одоо хаалтын тоглолт хэл хэдэн онд үлээ хийж яхад нэг Холливуудын нэг том кино найруулагч ирээд хэлж ирсэн юм. Монголын түүх бол маш арваа. Танаа түүхээр Холливуудын 100 компани 100 жил кино хийгээд барахгүй шүү гэж хэлчихсэн байхгүй. Би тэрийг бүр амар миний бүр энд бүр ээггүй ингэж бүр орж ирж ирсэн байхгүй. Яагаад тэгэхээр тийм их нөөц болцоо байгаа. 100 жил Холливуудын 100 компани те кино хийгээд барахгүй энэ түүхийг та нар олон улсын тэр Холливуудын янз бүрийн том компаниудтай хамтраад дан экспортын чиглэлээр яагаад кино бид нар хийж болохгүй гэж. Яагаад болохгүй гэж. Яг энийг ингээд яг тэр профиттай хийгээд ингээд гаргаад ирэх юм бол Монгол улс ямар хэмжээнд нэг кино ямар хэмжээний орлого авчраад байж чадах вэ гэдгийг бид нар бодож үзэх л ёстой зүйлийн нэг байхгүй юу те. За баярлалаа. Уул уурхай одоо ийм байгаа учраас болж байгаамаа. Харин entertainment үйлдвэрлэл ийм учраас болохгүй байгаамаа гэдэг кейсийг одоо юу гэдгийг тэр баримтыг цааш үргэлжлүүлэе гэж бодож байна. За уул уурхай дээр болон бусад салбарууд дээр яагаад илүү хөгжүүлэх шаардлагатай вэ гэхээр хөдөө аж ахуй салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 13%-ийг эзэлж байна л та. Гэтэл магадгүй бид нар одоо entertainment үйлдвэрлэлээр хүмүүсийг дуудаж авчираад аялал жуулчлалыг маань хөгжүүллээ гэж бодоход эргээгээд энэ нөгөө нэг суур эдийн засаг маань суурь энэ нөгөө нэг
техник технологийн хөгжил одоо юу гэдгийг нутгийн бүс нутгийн хөгжлүүд маань сайн байх юм бол тэгээд илүү ашигтай байх боломжтой. Нөгөө төгөөр Монгол жишээлбэл хөө хамтлаг маань тоглолтоо хийлдэ олон улсын тоглолтоо нэгд ор хий гэж бодоход манад тэрийг тоглуулаад цэнгэлдэг том хэмжээний цэнгэлдэг байгаа юу? Тэгэхээр бид нар магадгүй одоо олон улсаас жуулчлал авчлаа гэж бодоход магадгүй энэ нь өөр асуудалтай байж болох юм шүү гэдэг асуултыг төвшүүлж байна. Мөн нөгөөтэйгөр entertainment олон улсад гарсан entertainment Монголд байсан бол хүү хамтлаг маань заавал гадаадын компанид хамтрахгүйгээр Монгол дахь компанид хамтраад олон улсын тоглолтуудыг хийх боломжтой байсан үгүй эсдэгтэр бас эргэлзээтэй гэж бодож байна. За цагийг явуулахгүйгээр бас галаагаас энэ тал дээр нэг товчхон саяны зүйл дээр сэтгэлээ сонсчих гэж бодож байна. Жишээ нь одоо түрүүн бид нар Солонгосын талаараа ярьсан. Одоо Солонгос бол зөвхөн Солонгостой одоо Netflix-тэй хамтраад кинонууд нүн хээрийн одоо эзэлж штэ тий. Яг энтэй адилхан та бүхний бас гадаадын хамтрал, дотоодын хамтрал одоо энэ хамтарч байгаа байгууллагууд хүмүүс энэ тал дээр яг саяныхтай холбоод товчхон яриач. Урлаг өөрөө бол маш том системтэй явж идэг. Одоо өөрөө зарчимтай бөгөөд ийм одоо системээр явж идэг нь болохоор бид бүхэн бас лейбл компанитай хамтрах хэрэгтэй, паблишинг компанитай хамтрах хэрэгтэй, мерч одоо үйлдвэрлэдэг компанитай хамтрах хэрэгтэй, эйжентүүдтэй энэ бүкэлжийн тоглолтуудаа ингэж зохион байгуулах хэрэгтэй. Энэ бол дэлхийн яг бүхий л одоо entertainment чиглэлээр явж байгаа хүмүүсийн бол зарчим. Энийг бол зөвхөн одоо Монгол болохоро монголчуудтайгаа нийлж байгаад яана гэдэг ойлголт бол бас жоохон өрөөсгөл. Энэ бол дэлхийн стандарт дэлхийд гарах гэж байгаа гарцвал мэдээж тэр яг юу гэдгийг Холливуд төвд нь байгаа хүмүүстэй хамтарч иж энэ дэлхийн хэмжээний үйл ажиллагааны одоо явж байгаа. Гэхдээ бас нэг том давуу чанар бидэнд байгаа нь бидний одоо менежментийг одоо хариуцаад явж байгаа монгол залуучууд байна. Америкт боловсрол эзэмсэн Америк одоо дэлхийн том компаниуд ажиллаж исэн туршлагатай тийм мундаг монгол залуучууд бидэртэй хамтарч ажилладаг. Том гүүр нь бол монгол залуучууд байгаа. Тэгэхээр энэ бас нэг монголчууд маань бас хүчээ нэгтгэхэд энэ дэлхийн одоо хөгжмийн салбарт ингээд хүчээ үзэж байгаа бас том одоо факт болов гэж бодож байна. За маш их баярлалаа. За ингээд нэмэлт асуултын хэсгээ цааш үргэлжлүүлье. Одоо 3 болон 2 дугаар энэ дэр оролцох болно. За 3 дугаар эндээс асуулт асуух хэлж цагийг явууллаа. Тэгэхээр сая гэлтгэл дээрээ дурдсан шүү дээ. Ерөнхийн нөгөө нэг хүү хамтлаг бол дэлхийд гарахад мэдээж маш олон төрлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа системтэй зүйлээ гэх тийм лейблүүд байна, мерчүүд байна. За одоо нөгөө 11/7 Music хвчлэн лейблүүдтэй хамтарч ажилласан. Тэгээ эндээс яг нэг асуулт төрж байгаа нь юу вэ гэхээр дэлхийн стандарт буюу Холливуудын дэргэд байгаа тэр хүмүүстэй хамтарч ажиллана гэдэг чинь шүү дээ тийм. Тэгэхээр монголчууд тэгвэл яагаад тэр дэлхийн стандартад нь хүрч арай чадахгүй байгаа юм? Монгол entertainment салбар тэр дэлхийн стандарттай энэ зэрэгцгээд тэгвэл яг ямар хүндрэл бэрхшээл цаад хүү хамтлагаас гадна одоо харахад те юу байна гэж ерөнхий харж байна л гэсэн. За. Энэ өөрөө маш олон жилийн түүх одоо дуршлаг дэлхийн одоо улс орнуудын соёлын одоо юу гэдгийг зөөл хүчний бодлого гэх мэтлэн маш олон зүйлсүүдийг ярина л та. Тэгэхээр хаана одоо юу гэдгийг хүчтэй одоо зэвсэг байна те тэрийг ашиглаж одоо юу гэдгийг альва зүйлсүүдийг хийн шүү дээ. Тэгэхээр хаана одоо юу гэдгийг төв нь хөгжиж чадсан байна түүнтэй хамтрах нь одоо бидний хувьд бол маш том зүйл байгаа. Тэгээд жишээ одоо Монголоос хүн хамтлаг ихнийх нь гарлаа. Тэгээд бид бүхэн бас өөрсдөө бол гүүр гэж харж байгаа. Монголын дараагийн мундаг уран бүтээлчнэр бүхий салбарын залуучууд маш их урам зориг авч өнөөдөр ингээл нэг ярилцлагууд ч юм уу ингээл мэдээ ингээл харж байхад миний зорилго бол одоо дэлхийд уран бүтээлээ Азад одоо уран бүтээлээ танилцуулна, Европ, Америк дэлхийд танилцуулна гэсэн зорилго мөрөөдөлтэй залуучуудыг харахад маш их одоо урамтай байгаа. Тэрийг нэг хол биш бодит болгож. Тий, хол биш одоо юу гэдэг нь Олимпийн авраг төрсөнтэй адилхан одоо манай Олимпийн одоо спортын салбарын ч гэсэн алт авахгүй бол маш ингээд чамлалтай байх гэдэг болчиход шүү дээ. Гэдэг шиг энэ бол маш том нөлөө гэж харж байгаа. Тэгэхээр мэдээж одоо юу гэдэг нь манай Монголын урлагийн салбар бол маш хөгжиж байгаа. Энэ маш богинохон хугацаанд одоо ямар одоо юу гэдэг стандарт хүрч чадсан бэ гэдгийг бид бүхэн өөрсдөө харуулсан шүү дээ. Манай Монголын одоо юу гэдэг мэрэгжлийн урлаг хүртэл маш хүчтэй. Одоо дуурийн шилдэг баритон жишээлбэл манай Монголоос өнөөдөр тодорсон байна амар түвшин гэдэг ардын жүжигчин те. Гэх мэтчлэн одоо бүхий л одоо салбаруудад манай одоо юу гэдэг Netflix-тэй хамтарсан кинонууд удахгүй бас хийгдэх тийм одоо маш кастинг одоо дөрүүдийн сонгон шалгаруулч юм Монголоос уран бүтээлчнэр одоо шалгарж байгаа гэх мэтлэн мэдээллүүдийг харж байна. Тэгэхээр энэ бол одоо галт тэрэг нэгэнд хөдөлсөн маш одоо хөгжлийнхөө хурдцыг аавна гэдэгт маш ихтэй байна. За 3 дугаарын дээр цагийг зогсоосон. За галаадууд хариулах хугацаа багуулдсан юм байна. Тэгэхээр ерөөхдөө өөрийнхөө бас нэмэлт
зүйлсийг хэлнэ үү гэж бодож байна л доо. За эсвэл одоо галаа асуулт тавьж болно. Бас залуучуудын байр суурь, залуусын дуу хоолой ер нь те бас ямар байна? Энэ талаар сонирхсан асуултууд байна уу? Яг нь ерөнхийдөө залуучууд маань нөгөө нэг гарц гаргалгааны талаар хайгаал асуугаад байгаа шиг байна тийм. Тэгэхээр бүгдээрээ энийг бүхий л одоо улс төрөнж байсан, бүх уран бүтээлчч байсан, эдийн засгийнхан ч байсан бүгд л хамтдаа бодох цаг нь бас ирдсэн л байгаа цаг үе байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ зүйл санаа зовж байгаа нь л айгүй чухал санагдаж байна. За тэгвэл энэ санаа зовсон асуудлын талаар манай 3 дугаар энэ дэр Сүхбат байр суурь илэрхийлж байна. За тэгэхээр мэтгэлцээнд оролцож гэнэ гэдэг өөрөө мэтгэхийн нэр болж таарж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хоёр талаад би чи ч юм уу зөв буруу ч юм уу хэрэлдэх гэсэн нэр ерөөсөө биш байгаа тийм. Тэр аль талаасаа болж байгаа болон болохгүй талаасаа ярилцаад бас харилцан гаргалгаа шийдэл олохын төлөө мэтгэлцэж байгаа гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр нэг зүйл байгаа нь бас юу вэ гэхээр манай багийн ч гэсэн байр суурин дээр гарч ирж байсан. Entertainment салбар гэдэг өөрөө нэгдүгээрт гадаадд бол гарч чадаад байна. Үнийг бол хүлээн зөвшөөрч байгаа хангалттай. Хүн амтлаг байна. За тэгээд Vivant гэх кинон дээр бас Монголын жүжигчд байлаа. Марко Поло гэх тийм. Гэхдээ тэрэн дээр нэг юм анзаарагдаад байгаа нь юу вэ гэхээр кино урлагийн салбар ч юм уу, entertainment салбар дээр дандаа ингээд хувь жүжигчд гэх юм уу да. Яг бүтэн продакшнараа биш тийм. Яг нэг тийм дэлхийд танигдсан 1-2 жүжигчин ч гэдэг юм уу, алдартай хүмүүс ч гэдэг юм уу, Монголыг төлөөлж яваад идэг. Гэтэл яг энэ дээр манай багийн байр суурьны зүгээс юу гарч байгаа вэ гэхэлэр үнэхээр тэр эдийн засгийг босгох нэг гарц мөн болж байгаа юм бол Монголын entertainment салбар гэдэг өөрөө нөлөө бүхий аль хэдийнэ монголчуудаа төдийгүй дэлхийд бас нөлөө бүхий продакшнтай, нөлөө бүхий бас хамтран ажиллах гэрээг үзүүлсэн зурсан тийм салбар бас яагаад байж болтгүй юм бэ гэдэг талаас нь бас ярьсан гэсэн үг. За баярлалаа. Маш гоё үнцэг байна гэж би бол бодож байна. За ингээд сүүлийн хэсэг буюу дүгнэлт хэсэгтээ шилжье. За эхлээд багийн гишүүдээс эхлэе гэж бодож байна. За 2 дугаар багаас эхлэе. За таны дүгнэлтийг сонсъё. 4 дугаар энэ дээр байгалмаа. За, entertainment салбар нь өөрөө эргээгээд маш олон төрлийн одоо боломжуудыг мөн дээрээс нь нөөцүүдийг гаргаж ирж байна л да. Гэвч эргээгээд эдийн засагт шууд утгаараа хэр бололцоо гаргаж ирж байгаа гэдэг манай хувийн зүгээс ярьж байгаа зүйл гэсэн үг. За нөгөө төгөр entertainment салбар нь өөрөө айгүй өндөр хэлбэлцэлтэй тийм үү. Магадгүй тэхүү хандлага маань аюу гэдгийг хин нэг нь өвдлөө ихэд аялын тоглолт үргэлжлүүлж чадах уугүй гэдэг дээр гинт алдагдал хүлээх үү гэдэг асуудал гарч ирж байгаа гэсэн. Нөгөө төгөр магадгүй мэдээж продакшнууд орж ирээд Монгол улсад ингээд үйл ажиллагаагаа явуулаа гэхэд олон мянган хүн нэг зэрэг ажилд орлоо тийм ээ. Гэтэл эргээгээд нөгөө продакшн маань явлаа гэхэд нөгөө олон мянган хүн буцаагаад ажилгүй талтай болчих юм шүү. Тэгэхээр нөгөө entertainment салбарын сул тал буюу өндөр хэлбэлцэлтэй асуудал маань гараад ирж байгаа гэсэн. За тэгээд Монголын зүгээс мэдээж одоогийн яг дотоодын зах зээл дээр маш бага борлуулалттай байгаа кино салбар ч гэсэн маш их байна тийм үү. Жишээлбэл одоо юу гэдгийг нэг вампирийн тухай кино зөвхөн 130 дахь салбар зарсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ нөгөө нэг контент үйлдвэрлэл маань хэр чанартай байгаагаас шалтгаалаад эргээгээд дотоодын зах зээлээс оруулах хөрөнгө оруулалт нь нэмэгдэх. За мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татгаж байгаа бол манай төрийн зүгээс гаргаж байгаа бодлогууд маань хэр зөв байгаа вэ гэсэн. Жишээлбэл Монгол цагийг аваад үзье л да тий. Олон улсад гараад ирчлээ, нэрээ таниулчлаа, Монгол гэдэг нэрийг таниулчихлаа. Гэтэл Монгол цагийг ивент итгэж байгаа буюу OneXBet гэдэг компани тийм үү. Гэтэл энэ OneXBet гэдэг компани үйл ажиллагаа Монголд томьёот эхэлсэн. Ингээд эсэргээрээ бид нэр төрн өөрөө entertainment үйлдвэрлэлийгаа дэмжих биш, эдийн засгаараа бараг хумаад эхэлж байгаа гэсэн. Тийм учраас entertainment үйлдвэрлэл нь өөрөө Монгол улсын эдийн засгийг босгох нэг гарц биш болоод байна л гэсэн. За магадгүй бидний хувьд илүү доктортойгоор илүү урт хугацаанд бодлогоор авч үзвэл entertainment салбар нь бол эдийн засгийн босгохны гарц болох боловч өнөөгийн нөхцөл байдал яг одоогийн ойрын 10 жилдээ шилбэл эдийн засгийн доктортой үйл ажиллагаар нь явуулах найдвартай гарц биш гэж үзэж байна. Баярлалаа. За баярлалаа. 2 дугаагийн гишүүн байгалмаа дүгнэлтэд танилцууллаа. За 1 дугаар руу шилжицгээе. 2 дугаар энэ дэр гал удрах таны дүгнэлтийг сонсъё. Ер нь бол соёл урлаг маань өөрөө зөвхөн улс орон одоо хүндээ мөнгө авчирдаг зүйл биш л те. Энийг бол хязгаарлагдахгүй. Өөрөө соён гэгэрүүлэх, хүнийг бүтээх, хүний одоо юу гэдгийг хүн байлгах, хүнийг өөрөөр нь байлгах тэр ухамсар тэр маш гүн гүнзгий зүйл рүү нэвтэрж идэг маш хүнийг хүн гэд байлгаж байгаа ганц зүйл бол энэ соёл урлагийн уламжлал энэ бүх зүйлс Монгол хүний бас чухал зүйл шүү дээ. Тэгэхээр энийг зөвхөн мөнгө гэж харахгүйгээр тэр
түрүүнээс хойш яригдсан бор зүрхээр контент бүтээж байгаа тэр залуучуудаа маш их дэмжих ёстой. Бүхий л талаараа үзэж байгаа хүмүүс нь ч тэр соёлтой байх ёстой. Төр засгийн ч гэсэн бодлогоороо маш зөв гаргалгаа шийдлүүдийг хийж явах ёстой. Монгол улс угаасаа соёл урлагаараа маш дэлхийн стандартад хүчтэй байгаа гэдгийг бид нар өөрсдөө жишээр харуулад явж байгаа. Бидэрт маш олон боломж, нөөц бололцоонууд маш их байна. Бүхий салбарууд Монгол хөгжих боломж байна. Тэгэхээр энийг зөв гарц гаргалгаагаа бүгдээрээ хамтдаа энэ олох нь хамгийн чухал асуудал гэж өнөөдөр харж байна. Тэгэхээр зөвхөн энийг мөнгө гэж бодохгүйгээр Монгол хүнээ ирээдүйн залуучуудаа одоо соёлтой, бөгөөд хүчтэй, үндэс бүтээлчтэй, үндэстэн угсаатнаараа бахархсан тэр одоо юу гэдгийг мэдрэмж, тэр зүйлс үзэж харах тэр боловсрол бүгдийг нь дэмжих энэ entertainment салбараа маш их дэмжих нь маш чухал. Эхлээд Монголдоо монгол хүнээ бүтээж, монголчуудтайгаа нэгдэж дараачтай гарах шатаа бас ярилцгаалаа гэж бодож байна. За баярлалаа. Тэгжиж бас бид дэлхийд бас нэг ондооших гэж бас нэг том зүйл байгаад байгаа бах тий. Тэр нь одоо соёл урлаг маш чухал нөлөөтэй. За ингээд багийн ахлагчдын дүгнэлтийг сонсъё. 3 дугаар энэ дэр Сүхбат. За дүгнэлтээр 2 минутын хугацаавь цагийг явууллаа. За тэгэхээр өнөөдөр үндсэндээ мэтгэлцээний хүрээнд бол бас entertainment үйлдвэрлэл Монголд бол хөгжиж байгаа гэдэгт бол хоёр тал харилцан санал нийллээ тий. Хөгжиж буй салбараа. Тэгтээ мэдээж гадагшаа бол монголчууд маань гарч бол чадаад байна. За гэхдээ дотроо бас ямар байгаа вэ? Дотооддоо ямар асуудлууд байгаа вэ гэдэг зүйлийг бас манай Ницах багийн зүгээс гаргаж ирж ил тавьж бас хэлэлцгийг их зорилоо. Тэгээд үндсэндээ яг нэг зүйл дээр их санал нэгдэж байгаа зүйл бол юу байна вэ гэхлээр яг энэ entertainment салбар, соёл урлагийн салбар гэдэг бол өөрөө яг тэр соёлын өв болон тухайн улсын нүүр царай болдог. За тэгээ буцаагаад өөрөөр бизнесүүд, өөрөөр үйлчилгээнүүд, өөрөөр ажлын байрнууд гих мэтчлэн маш олон төрлийн боломжуудыг бий болгож байдаг салбар өөрөө мөн байгаад байгаа. Гэхдээ нэг асуудал байгаа нь өөрөө юу вэ гэхээр яг одоогийн Монголын одоо нөгөө entertainment салбарын хар хайрцагны бодлого гэдэг шиг те. Үндсэн нэг чиг, үндсэн нэг цонх буюу хараа, үндсэнд яг тэр бодлого нь өөрөө яг юу байгаа юм бэ? Ямар төрлөөр, ямар урсгалаар яаж орж ирж байгаа юм бэ гэдэг зүйл одоо хүртэл бас тодорхойгүй байна гэдэг зүйлийг манай багийн зүгээс хэлмээр байна. Тэгээд сая бас гишүүний ихтгэл дээр гарч ирсэн шүү дээ. Монгол зэрэг e-спортын баг маань бас маш гайхалтай амжилтыг үзүүлж байна. Аль хэдийнэ дэлхийд одоо эхний 5-6-ад ирэмблэгддэг болсон e-спортын баг болоод эхэлсэн байна те. Гэтэл тэрүүгээр дамжиж орж ирж байгаа нөгөө entertainment sponsorship гэдэг зүйлийг нь буцаагаад нөгөө нэг төрийн байгууллагууд маань хаагаад бомлоод ирчихэж байгаа гэсэн. Гэтэл эндний цаан чинь өөрөө юу болж эхэлж байгаа вэ гэхээр спонсоршип буюу одоо тодорхой хэмжээний хамтран ажиллах гэрээ явагдаж байна. За тэгээ нөгөө шууд амжуулалт буюу эфир яригдаж байна. Тэрний ард нөгөө хөтлөх хүн, модератор гэх мэтчлэн, ажлын байрууд гэх мэтчлэн те. Энэ мэтчлэнгээр яг ингээд entertainment салбараа хөгжүүлэх гээд байгаа юм шиг. Тэгээ яг хөгжөөд явангуут нь дундаас нь бас болохгүй ч гээд байгаа юм шиг те. Ийм маш тодорхойгүй байдал яг үндэ энэ соёлын салбарт бас маш олон байгаа болов уу гэдэг зүйлийг Ницах багийн зүгээс бас илэрхийлэхийг хүслээ. Тэгээ анхаарлаа хандсан баярлалаа. Тий, за баярлалаа. Тэгээ Монголын хувьд чинь ковидын үед жишээний тэмцээн төрүүлэхэд чинь нөгөө тухайн тэмцээнээс авсан шагналынх нь 20-30% Монгол улс татвараар авцсан. Тэгэхэд бас нэлээд шүүмжилжсэн баггүй юу? Энэ одоо багийг нэг төгрөгөөр дэмжээгүй жиж байрны подолоос гарч ирсэн хүүхдүүд одоо дэлхийд ингээм амжилт гаргаж байна. Тэгвэл яагаад ингэж авах хэрэгтэй гэж те гижсэн. Тэгвэл өнөөдөр одоо бас нөгөө талаараа Монгол зул одоо шгшөө багийн үндэсний шгшөө багийн бүрэлдэхүүнд хариалгаж байгаа гэдэг юм. Ингээд бас нэг юм одоо яг л нөгөө хөгжлийн явцал юм да те дүгнэлт дэлхийд хийцүү. Нэвтрүүлгийн одоо хэсэгтээ оруулахгүйгээр асуучих гэж бодож байна. Монголд урлаг хөгцөндөө хүү гарч ирсэн юм эсвэл хүү өөрсдөө энэ хүмүүс авьяастаа мундагтаа гарч ирсэн юм уу? Зүгээр хүү хамтлаг бол маш их хөдөлмөрийн ар дээр, маш их судалгаа, маш их бодож боловсруулсан зүйлийн ар дээр л гарч ирсэн зүйл. Ямар нэгэн азтай даа ч юм уу, ямар нэгэн лаки даа ч юм уу те. Эсвэл ямар одоо нэгэн мөнгө төгрөг өгөөд одоо нэг зүгээр л нэг төсөл хэрэгжүүлж байгаа юм шиг маягаар яваагүй зүйл байхгүй юу? Бүр хий гэж бодож л хийсэн зүйл. Тийм учраас гарч ирсэн. Тийм учраас одоо болтол хүчтэй яваад чадчихээн тийм ээ. Урлаг одоо энэ спортын салбар, киноны салбар гэж хүмүүс бүх салбаруудыг ярьж байна л да. Зүгээр би зүгээр киноны салбарыг жоохон жишээ болгоод ярьчих юм бол нодлон билүү урчин жил бид нар ерөнхий сайд, соёлын сайд, сангийн сайд эдэртэй сууж агаад бас энэ киноныхныг цуглуулаа, урлагийнхныг цуглуулаа бас ийм нэг одоо санал асуулгууд явж ирсэн. Тэрэн дээр миний хэлж ирсэн юм бол юу гэхээр би зүгээр хүү хамтлагийн тухай намайг ярина гэж бодож өөрсөн л да. Гэхдээ би хүү хамтлагийн тухай яриаггүй.
би киноны салбарын тухай л ярьсан байхгүй. Олон улсын киноны одоо павильонуудыг түрээсэлдэг тэр нэг юм одоо тойрог дотор, араан дотор Монгол улс сая одоо нэгдчихлээ шүү дээ, тий. Энд кино павильон нэгдэх юм бол гаднаас киноны одоо салбарынх нь наашаа орж ирж манай энэ хөдөө хангаа, энэ одоо баатрууд, энэ царай зүс, морь мал эдгэр зүйлийг ашиглах болцоотой болцсон гэсэн. Эндээс оруулж ирсэн хөрөнгөхийн 30%-ийг аваад гараа явчихдаг энэ хуулийг батлаад өгсөн байхгүй сая. Энэ маш чухал зүйл байхгүй юу? Энэ батлагдаад ороод ирсэн болохоор одоо энэ павильонууд баригдаад дуусчвал энэ гадны одоо кино продакшнууд маш ихээр орж ирнэ. Орж ирж байгаа продакшнуудыг дагахад ард нь монголчуудын бараг монголчууд тэр чигтээ ажилтаа бол. Бараг тэр чигтээ шүү. Одоо энэ ойдлын салбар, дархны салбар тийм ээ? Хоол хүнс одоо гоос нөгөө бүгсний эзэн кино ч жишээ нөгөө Шинзланд зураг авалтаа яагаад тэрийг одоо сонгосон бэ гэхээр өөр яг хиймээр байсан улсаас нь одоо чи нэг өндөгний үн за нэг одоо 10 20 одоо тий одоо төгрөгөөр одоо монгол мөнгөөр одоо хямдхан байхад тэр одоо кино багийн хүмүүст маш их мөнгөөр олон хоногийн өдөрт маш их мөнгөний одоо зөрүү гарч ирсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаас нь сонгосон ч гэдэг юм бас маш олон юм зүйлс байдаг. За ингээд дүгнэлт хэлэх сүүлийн мэтгэлцэгч нэгдүгээрэн дээр даш дондох. За таны дүгнэлтийг сонсъё. За тэгээ аль аль тал нь бас өөрсдийнхөө бодлыг бас илэрхийлээд бас ер нь бол бас нэг тодорхой хэмжээнд яг энэ салбар одоо хөгжиж яваа салбар гэдэг утгаар нь бол харж хэлж явах шиг байна. Хөгжиж яваа нь үнэн тийм ээ. За уул уурхай бол мэдээж одоо энэ цаг хугацаанд одоо бол Монголын эдийн засагт гол одоо ноёлох одоо гол одоо зүйл болцоод явж байгаа нь маш үнэн. Гэхдээ бид нар ирээдүйд юу хийх вэ, яах вэ гэдгээ одооноос бодож эхлэх цаг нь эхэлсэн болов уу гэж харж байгаа. Тийм учраас тэр дэргүү хонхон дугаараад эхэлчлээ л дээ. Тэгээд энэ одоо ярьж хэлэхээс өөр одоо л ярьж хэлэхгүй эхлэхгүй бол болохгүй болсон цаг үе ирчээд байна л да. Тэгээд Монгол улс дотооддоо соёл урлаг гэж яриад байна л да. Дотоод бол яг одоо хэрэгцээг хангачаад байгаа байхгүй болоод байгаа юм тэр чинь. Тэр тухайн их ах тэр ярих хэрэггүй гэж би хараад. Их тулгамдаад байгаа юм биш гэж. Тэр нэг тийм тулгамдсан асуудал биш байхгүй юу? Бид соёл урлагаа гадаад руу борлуулах ажлыг л одоос эхлүүлэх хэрэгтэй байхгүй юу? Болдгийм байна гэдгийг харчлаа шүү дээ. Болдгийм байна. Одоо тэгвэл цаашаа бид нар яах вэ? Одоо тэгвэл бид нар ямар арга хэмжээ авч эхлэх вэ? Ямар хөрөнгө оруулалт, ямар боловсон хүчингүүдийг бэлдэж эхлэх вэ? Ямар салбарууд дээр энэ зүйлүүдийг хөгжүүлж эхлэх вэ? Ямар бодлогоор ийшээгээ хөрөнгө оруулалтуудыг ямар цаг үедээ зарцуулж эхлэх юм бэ? Тэгээ хэдэн жилийн дараа бид нар энүүгээр ашиг орлогоо олж эхлэх вэ? Энэ үед аялал жуулчлал, бусад тэр одоо бүтээлч компаниуд маань одооноос юм хангаал, өөрсдөө боловсруулаад, гадагшаага бараагаа борлуулахад бэлдээл байж ах цаг хугацаа юм шиг л хараад байгаа байхгүй юу? Тэгээ ийм цаг хугацааг алалгүйгээр эртхэн эхэлж ивэл бид нар тожоотой л байх болно гэж хэлээ. За баярлалаа. Таны дүгнэлтийг сонслоо. За ингээд үзэгчдээ энэ 7 хоногийн зөв мэтгэлцээ нэвтрүүлэг entertainment үйлдвэрлэл бол эдийн засгийг босгох нэгэн гарц мөн үү үгүй юу гэсэн сэдвүүрэнд хоёр баг мэтгэлцлээ. Тэгээд хэрвээ мөн бол бид юун дээр анхаарч за дотооддоо болон олон улсад хэлийн жандад дэлхийн одоо олон улс оронд одоо өөрсдийн одоо энэ entertainment үйлдвэрлэлийг яаж борлуулахын за үүнд зөвхөн одоо уран бүтээлчид entertainment үйлдвэрлэгчид чухал юм уу эсвэл тэдэнтэй хамтрах бусад салбаруудын оролцоо ямар байх ёстой юм? Ер нь энэ салбар Монгол улсад яаж хөгжиж байна? Хөгжлийн шатантай явна уу? Эсвэл хөгжсөн үү? Хэрвээ энэ салбарыг хөгжиж чадаагүй бол энийг одоо уран бүтээлчид энэ салбарыг авч явж байна уу? Эсвэл бид одоо яам төр засгийн оролцоотойгоор энэ салбарыг цаашид бодлогоор урт хугацаанд хөгжүүлэх нь чухал уу? За мөн одоо энэ олон гарцууд дундаас хэрвээ одоо entertainment үйлдвэрлэл нэг гарц нь болж чадахгүй бол уул уурхай зэрэг одоо бусад салбарууд ямар одоо үүрэгтэй юм бэ гэдэг одоо маш олон гарц гаргалгаа сэтлүүдийг хоёр багийн одоо мэтгэлцэгчд маань дэвшүүллээ. Баярлалаа үзэгчдээ энэ 7 хоногийн нэвтрүүлгийн оролцогчдод танилцууллаа. Ингээд мэтгэлцээний энэ 7 хоногийн дугаар өргөндөрлөж байна. Хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. Дараагийн 7 хоногт шинэ дугаараар иргэ уулзцгаая. Баяртай үзэгчдээ.